Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ярэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Йоо. Гэр бүлийн радио 104.5 бас 84.5 долгионоор та бүхэн манай нэвтрүүлгийг сонсож байна. За бид нар энэ цаг мөчид гэр бүлийн радиогийн 1-р эфирээс хөтлөгч Эрка Заяа Богийн нарын хөтлөлтөд найруулагч Мезогийн найруулгатаагаар та бүхэнд өнөөдрийн том өрөө нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болоод байна. За том өрөөнд бол ерөөс сэдвүүд хэлэгддэг. За тэгээ энэ ч мэдээж олон өнцгүүд сонсогддог. За тэрийг л сонсохыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энд бас таны оролцоо айгүй чухал. Таны үгийг сонсомоор байна, таны бодлыг сонсомоор байна, таны одоо итгэл үнэмшлийг бас сонсомоор байна. Тийм учраас шууд залга 1146 104 5. Биш. Окей. Одоо энэ микрофон камер дээр би илүү царайлаг харагдаад байна. Энэ хин шиг. Хинээс Хин шиг. нөө нэг цайвар харагдаад байна. Тэгээ наад чинь камеранда биш юм байна. Хүнээ дагаж явд юм шүү. За өнөөдрийн том өрөөний сэдв юу юм? Өнөөдрийн том өрөөний сэдв их хөгжилтэй сэдв байгаа. За би сэдвийг хэлэхээс өмнө нэг юм монголчууд эхэлдэг үгийг хэлье. За. Аха. Монгол хүн, эр хүн 60 хүрж ухаан орж 61 хүрээд өнгөрдөг гинэ. Нэг тийм Ухаан оронгуудаа. Ухаан оронгуудаа өнгөрч байгаа юм уу? Ухаан суудаг гинэ. За. Ухаан суугаад тэгээд яадаг гин. За надад чи бичээд авдаг 61. Тий. Ухаарад Ухаар. 61-тэй явцдаг гинэ. За. Тий. Тэгээ энийг Ир хүн сонссон чинь гэсэн те. тэгээ энийг сонссон чинь жоохон харамсал төрөд болдгоо. Энэ тухай ярдим үү гэж бодоод ороод ирлээ. За эрт ухаарэ гэж юу? Гөө. Нас ухаарл хоёрын хооронд ер нь хэрэг холбоо байд юм бэ? Заавал нас ахиж байж ухаарах ёстой юу гэдэг сэдвээр ярилцсан. Заавал Нас ахиж байж ухаарах ёстой юу? Энэ хоёр чи бүр тэмдэглэж авч байгаа. ахиж гэдэг чинь яаж өшдөг лээ? Аха ийж. Аха. Ухаарах ёстой юу? Ямар их үг орох ёстой юу? Нэг том төгсөж газар ингээл шүү. За хэлээрэй. За эхний асуулт. За, нөгөө нэг мэдээж л нөгөө нэг заавал нас ахиж ухаарна гэдэг гээд яриад байгаа юм чинь ухаарах гэдэг тухай эхлээд асууя. Асуултаас өмнө угаасаа нөгөө нэвтрүүлгийн эхэнд дандаа ийм фол үсгээ явж байгаа. Нэвтрүүлэг эхлээлөө шууд фол үсгэж байгаа шүү. Тэгэхээр нас ахиж байж ухаарах уу? Тийм үгүй гэд фол үссэн байгаа. Тэгээд та ч гэсэндээ өөрийнхөө санал бодлыг илэрхийлчихэд Санал асуулаа тий. Санал бодлыг илэрхийлчихэд комент хийсэй. Та яг аль талд нь ормоор байна? Заавал нас ахиж байж ухаардаг гэх юм бол та тийм гэдгийг дарна. Нас Хэрвээ ахиж байж ухаардаггүй насны холбоотой биш гэвэл үгүй гэдэг сонголтыг дараарай. Хэрвээ дахин сонсохыг хүсвэл Тэгсэн канал. Би яг тийм бооч. за одоо асуултанд оръё. За асуултанд оръё. Яг нөгөө нас ахих нь бол ойлгомжтой юм чинь. Ухаарл гэж яг ухаарах гэдэг байгаа шүү дээ. Нэг юм ёг гэдэг шүү дээ. Тэ нэг юу гэдэг амьдралын тухай нэг юм Энэ гаргалтай. ухааралтай холбоотой юмыг эрдэнэ байгаа ярих харсан санагдаад байгаа. Тэгвэл би ярихгүй харин. Зөв. Харин би ингээ учрыг нь олохгүй ярихгүй болохоор хоёр асууж байгаа байхгүй. За ойлголоо. За юу гэж бодож чинь хоёр. би бас олохгүй байгаа шүү. Тэгэхээр Би бас заяа. Би газар олчих юм уу? За. Юу гэж асуулаа? Ухаарл яг тэр нөгөө нэг яг ухаарах гэхээр янз бүрийн юм ярьж олон заяа. Гэтэ тийм элдв янз юм ярмааргүй байна. Гурлаа яг өнөөдөр зүгээр нөгөө нэг тэр нэг нас ахаад нэг юм хүмүүс нэг юм амьдралын ухаан суудаг штэ. Асуулт нь юу юм? Нэг ухаарл авдаг штэ нэг юу гэх юм бэ нэг юм. За ойлголоо. Тийм юм байдаг уу ер нь гэж л асууж байгаа. Яг байдаг. Гэхдээ би болвол яг шууд Одоо бүр хэлэхгүй. Энэ хүний нөгөө нэг асуулт нь юу вэ? Дүүгээ ашиглахгүй юм Энэ хүний асуулт нь яг тодорхой биш юм байна. Хөөрхийн амтан ухаантай холбоотой юм болохоор асуулт нь ч ойлгохтой юм орж ирэхгүй байгаа юм шиг тийм байна. За тэгэхээр ийм байгаад байгаа. Ерөнхийд нь би яг энэ юуны нэвтрүүлгийн өнөөдрийн сэдвтэ болвол санал эн чи юу гэж асуусан байгаа лээ? Нас ахиж ухаарах үгүй гэдэг дээр би санал нийлж байгаа. За яагаад гэвэл нь штэ те заавал наснаас шалтгаалж иж ямарваа нэгэн зүйлийг төгс ухаарна гэж байхгүй. Тэгэж яривал 80 настай хүн ухаараагүй зүйлийг 8 настай хүүхэд ухаарчихсан тохиолдолч байгаа. Тийм учраас би энэнд үгүй гэж хариулж байна. Дуусаа цэг гэж.
Дуусаа. За баяртай. Өнөөдрийн нэвтрүүлэгтэй хамтаасан баярлалаа. Надад ч надад бас аргумент байгаа. Аха. Өөрөө чи аргументыг сонсохгүй. Өөрөө чи аргументыг сонс. Яг би бол заавал нас ахиж вэж ухаарна гэдэгт үгүй л гэж бодож ин л да. Гэхдээ чамаа гэлсэн чи бүр ингээд юу хөдлөд тах юм. Сэргүү өдрөөд тах юм. Угаасаа энэ хоёр сэрүү өвчүүдэд. Энэ хоёр ерөөсөө надтай нэгдэлгүй байгаа. Би бүр ингээд үгүй гэдэг дээр юу тийм ээ заавал тэгнэ гэж. Үш хэрвээ гिचх юм бол одоо чи Ахмадын сургаал алтмалт гэдэг нэг тийм наадч асах гэдэг байхгүй юу? Үгүй. Ингээд юу ч бодлоо бодоогүй. Бодлоо юм. Үгүй юм хэлэнгүүт тийм би бодчихсон. Эхлээд хариулчаа л да та өөрийнхөө үгэнд. Миний асуултанд би юу хэлсэн? Миний асуултанд хариулчаа л да. Тэр ухаарл гэдэг юм хөөрхөн хариулчаач холбоотой юм уу? Тийм ээ, тийм. Тийм гинэ. Би урамлаа. Яагаад гэдэг яагаад. Change your vote гэж чинь. Та саналаа өөрчлөхийг хүсэж байгаа мó гэсэн. Тийм ээ гэж. За тэрэн дээр яагаад гэдгийг хэлчих сайхан. За айгаагүй бол. Ахмадын тэр үг байхгүй болох юм уу? Ахмад хүмүүсийн хэлж байгаа үг. Одоо бол гэтээ надаас асуугаагүй те зүгээр л ярьж байгаа те. Дараа нь надад тойргоор ирнэ тийм үү? Хараа шууд миний нэг санал шууд юу шилжлээ шүү дээ. Сая тим гэдэг рүү шилжлээ шүү дээ. Үгүй өөрөө яаны энийг одоо жишээлбэл энэ дээр нэх их залуучууд бас нэх амар акцент өгөхгүй. Одоо өөрөө бол акцент өгөөл байгаа. Тий. Ухаарл гэдгийг яаж тодорхойлох вэ гэдэг байгаа юм л да ихний асуулт. Шуу залга. Яг үнэ. 1146 104 5 дугаар руу залаа. Яг үзэл бодлоо хуваалцаарай. 1146 104 5 1146 104 5 манад гоё дугтайхан шиг сул буудан байгаа шүү. Таныг буудан дээр тухайлахыг урьж байна. Өөрөө чи хариулт юу гинэ? Юусоо тойруулаад утас мут руу булзааруулаад ах юм. Би юу тийм л гэсэн шүү дээ. За тэгвэл дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй юм байна. За Эрикаар шилжиж. Надад яг тийм гэхэд айгүй хэцүү байгаад байгаа болохоор хоёр ингээд солигдоод суудсан чинь миний бүр ингээд баг хүзүү хөшөөд шүү дээ. Нэг сонио дасцсан ба шүү дээ. Нөгөө юу гээд байгаа байхгүй юу? Би болохоор энэ дэр айгүй эргэлзээтэй байгаад байгаа маа. Яг тэгэхээр ухаарл гэдэг юм чинь яг харахгүй амьдралын туршлагатай холбоотой болчиход байгаа санагдаад байгаа. Яг тэгэхээр зарим нэг юм үнэхээр туулж ээж нэг юм мэдх юмнууд байна штэ. Тий. Нэг юм туулж иж гэдэг юмнууд байна шүү дээ. Оройлон орно тий. Зарим нэг юмыг бол заавал туулах шаардлагагүй. Энэ хүн одоо дундыг барьж гин гэсэн үг байна. Гिचгэл байх л да. Үгүй энэ дундыг барьж гин. Зарим нэг нь туулах шаардлагагүйгээр мэдчихнэ гэж. Үгүй харин тэр нь юу байх вэ гэд гайхаад байхгүй би. Байхгүй. За яа чи хэлж өгөөч. Чи үгүй гэцнийхээ хувьд. Үгүй гэцнийхээ хувьд айгүй хөөхөн ингээд нөгөө нэг өгөөд идэг болсон юм шүү дээ. Үгүй аваач айгүй мэдхгүй юмаа ингээд шууд өгж байгаа юм шиг харагдуулж тий. Энийг ойлгох их чухал юм байна. Одоо жишээлбэл яг энэ ингээд аав ээжийнхээ үгэнд орохгүй байгаа ч юм уу те ах эгчийнхээ үгэнд одоо настан буурлуудынхаа үгэнд орохгүй байгаа яг энэ хүмүүс үгэнд орохгүй байгаа юм ч байх те. Тэ үгийг үг гэж үнэлж хүлээж авахгүй байгаа хүмүүс бас энийг бас ойлгох нь их чухал санагдаад байна л да. Тийм. Тийм. Гэхдээ энэ дээр бол хүмүүс юу гэж бодд юм ухаарл байгаа шүү гэж юу? Тийм үгүй гэдэг хоёр сонголт өгсөн байгаа. Бид нэр аль нэгийг сонгох шаардлагатай болсон байгаа. Гэхдээ яг амьдрал дээр ярих юм бол Эрика шиг алцганах үе ч гэсэндээ байгаа. Энэ бол байх ёстой асуудал. Жишээлбэл одоо энэ хүндлэл ярьж штэ. Хүндлэл гэдэг чинь гэхдээ яг ингээд хүүхдүүд ингээд хүндлэх ёстой настан буурлуудаа ингээд юм чинь хаана яана гэж асууж байна. Тэрий чинь дөнгөж төрсэн цагаас нь эхлээд эцэг ихэн заагаад өгсөн тохиолдолд тэр хүүхд чинь тэгэл сурчин гэсэн үг байхгүй юу? Заавал том болж иж. Том болоод за би одоо ингээд хүнийг хүндлэх ёстой юм байна гэж ойлгох ёстой гэсэн үг биш. Бүр хүүхэд байхдаа одоо бид нэг жишээ яриа. Манай хүү 2-3 настай байхдаа туслан дээр нэг манай хөрш тэгж байгаа байхгүй юу гэж хэлж байгаа гэхэлээ танаа хүү чинь өдөрт хідэж тааралцсан хийж байгаа үйлдэлээ орхиод сайн байна уу та гэж мэндэлдэг гинэ. Өдөрт 5 тааралдвал 5 мэндэлдэг. 10 тааралдвал 10 мэндэлдэг. Гүүж явж агаад харангуутаа зогсоод мэндэлдэг гэсэн. Гэтэл тэрийг нь одоо жишээлх юм бол наснаа шалтгаалсан биш байгаа байхгүй юу? Сурцсан юм байна тийм. Өөрөө ингээд хин нэгнийг хараад үлгэр дуурайл болоод сурцсан байгаа. Танай хүүхдийн ангийн хэдэн хүүхэдтэй? Тэр үед бол юу л дээ туслан дээрээс нь 100 байсан хүүхэд жоохон маш олон хүүхдүүд байсан тийм. Тэгэхээр өөр хүүхдийн нэр хэлсэн үү? Зөвхөн танаа хүүхдийн. Үгүй зөвхөн манай хүүхдийн нэрийг хэлсэн. Нэг хин ширхэг байгааз. Тэнгүүд гол нь хараа энэ юу вэ гэхээр бүгд биш ч гэсэндээ тэр дотор чинь сурцсан хүүхд байдаг байхгүй юу? Сурцсан хүүхд байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг асуултаар ярих юм бол тийм том хүүг ярьж байна. Ингээд нэг алцганах гад байж штэ. Би бол яг нөгөө нэг тим гэдэг хариултан дээр байгаа учраас ингэж хэлж байгаа болохоос шүү дээ. Чи үгүй гэж хариулсан шүү. Үгүй гэдэг хариултан дээр байгаа учраас хэлж байгаа болохоос биш. Эн чин яг бүгд ижилхэн гэсэн үг бас биш байхгүй юу?
хүн болгон өөр учраас тэр хүн заавал мэдээж тэр үеийг туулж иж ойлгодог ч гэсэндээ юм байгаа. За бид хоёрт яг энэ асуултыг хаанаас олсноо бид хоёрт хэлье заяа. Ер нь бол яг нин үг асуулт асууж. Нин үг хэлье. Тэгээд хоёр гоё чин үнээрээ хариулаарай заяа. За. Нэг ингэсэн юм аа. Нэг нөхөр ингэсэн баггүй юу? Нэг комеди чинь хэлсэн. Ер нь хүмүүс ингээд те нас их ярьдсан байна. Чахмад хүний үгийг сонсмоос дэр ярьдсан байна. Битээ олон юм яриад ээ. Одоо орчин цагт бол би чинь ахмад хүн үг сонсгээл залуучуудын үгийг боомлоод байна тий. Боомлоод байна шүү та нар давраад байгаарай. Одоо заавал нас агчээж юмуудыг ойлгож ухаархаа болцсон. Ухаархад бол ном уншаад ухаардаг болцсон үе ирцэн гэдэг аахгүй тэр хүний хэлж байгаагаар. Одоо цаг үе өөр болцсон гэдэг. Мэдээлэл бол ингээ хурдан болцсон учраас залуу байхдаа хүн таны 60 настайдаа ойлгодог байсан зүйлийг 20 настайдаа ойлгох боломжтой болсон гэж тэр залуу комеди чинь хэлж байгаа байхгүй. Тэгээ би энийг сонсоод миний дотор шууд хоёр хуваагдсан байхгүй. Тэгээ нэг нь нэрэд тийм ч юм шиг. Оо тийм ээ гэчмээр. Тэгснэ гү. Гэтэ бас яг тийм биш юм байна. 20 настай ямар ч ухаантай залуу нэг юм 60 настай хүний нэг юм тостаасан амьдралын туршлагыг бол эвгүй шүү. Энэ ойлгох тухай яриаггүй шүү дээ. Мэдэх тухай ч яриаггүй. Төрөнөөс одоогийн жишээлбэл айгүй гоё мэдлэл сурж болно хүүхэд. Гэхдээ тэрийг яг ухаарад ингээ те бүр дотроос нь хийж байгаа юу гэвэл асуулттай. Зөв үү? За ингээд энэ дээр яг зөв. Маатал шүү дээ. Манайд те. Тий. Тэгэхээр алийн ийшээ харж дайраач. Тийм ийшээ харж дайрна шүү дээ. Хаашаа яасан? Хоёр ярилцж агаад. Хоёр ярилцж агаад ингээд дайрыг гэж ярьсан юм уу те? Сая ингээ айгүй эвгүй манзаарглаа заяа. Энэ юу санал өгж байгаа хүмүүс уулнараа үгүй ингээд шууд тав болцсон байсан байхгүй юу. Тэгээ тим дээр нэгэн хүний саналтай байсан байхгүй. Тэгснэ яг ингээд яриа явж ирсэн. Зүгээр л намайг хэлчихвэл бүгд сөрөгдчихөж байгаа байхгүй юу? Үгүй ингээд паг багаснаа. Тим нь паг нэмэгдээд байгаа ямар эвгүй юм. Тэгээ хэлсэн штэ. Яг Эрка ингэж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол сая жишээ авахтай хүртэл ингүүл ингээд хоёр талын юм ярьснаа тэгвэл ингэж яриад байгаа байхгүй. Та хоёр юроос нэгтлийнх нь ингэж яг ингээд төлхөө авч ярьж байгаа юм бол та хоёрт байхгүй. Тэгээ хүний нөгөө нэг толгоон дээр нь газ ингээд дээр нь ингээд заавал хийчихэж байгаа байхгүй. Яг заавал нас ахиж байж одоо ухаарах ёстой гэдэг дээр би тийм гээд хариулсан гэж хэлээд байхад чамд яг энэ өгүүлбэр яг аль хэсэг нь ойлгохдохгүй байна. Надад гэхдээ би ингэж. Би заягийн талд орчих. Би үгүй гэдэг байр суурийг авъя. Ягаад тэгэхээр гинт би яриан дундаа ухаарчлаа. Үгүй байна гэдэг үү? Тийм үгүй байна гэдэг ухаарчлаа. Ухаарах гэдэг чинь амьдралын туршлагын тухай яриаг юм байна шүү дээ. Ухаарах гэдэг чинь амьдралын ийм жижиг шажиг мөн чанаруудын тухай те нэг ийм үн цэнүүдийн тухай яриад байгаа байхгүй юу? Яг үнэндээ 60 заяг хэлдэг үнэн. 60 хүрсэн ч те 70 хүрсэн ч бэбигээрээ те амьдралын үн цэн байхгүй одоо юудын те тий нөгөө харуул занг байхгүй бүр тийм араншинтай хүмүүс бид нар зөндөө мэддэг штэ. Тий штэ. Тэгэхээр насыг дагаж тэр ухаарлал нь яг явд юм уу гэхээр энэ пакэжийн дотор ухаарлал гэдэг хэсэг нь гээгдсэн зүгээр нас гэдэг пакэж явах магадлал бол байгаа. Тэгэхээр яг энэ ухаарлал бол зөвхөн настай ингээд шууд холбож ойлгоно гэвэл айгүй өрөөсгөл юм биш үү? Яг зөв. Нас боломж өгдөг ухаарах хэсэг нь өөрөөс чинь шалтгаалнаа гэсэн байна. Би тэрийн амьдралын нэг жишээ хэлье л да. Энэ үнэн байж байна. Хүүхэд бол жишээлбэл аливаа болохгүй зүйлийг хэлэхэд яг хэлснээр чинь болдго юм уу? Юу гэсэн бэ? Болохгүй зүйлийг хэлэхэд хэлснээр чинь болд юм уу? Одоо энэ халуун плейтхэн дээр хурж болохгүй шөө гэж хэлээ бадъя л да. Тэгэл хүрхгүй шүү. Байдгүй чи яг хүүхдгүй юм шиг ярьж шүү. Үгүй. Болохгүй гэвэл болохгүй хүрхгүй. Хизээ нэг цаг үтийн да. Саналаа. Наад хамгаалах гад. Хүн ер нь бол алдаж байж сурдаг бас ухаардаг. Үгүй. Болохгүй гэсэн бол хүрдэггүй. Яа танах ямар амар экстрим амьдрал орчинд хүүхдээ байдаг. Үгүй. Шашны гажуурсгал мурсгал шиг болохгүй гэсэн бол болохгүй гэсэн бол болдгоо. Болохгүй гэсэн бол болохгүй. Болохгүй гэдэг зүйлийг ямар хэцүү замаар явцсан юм бэ? Ер нь бол нь шүү дээ. Би дахиад тэгвэл наадах чинь хэлүүлээ. Энэ бас хортой. Зарим тохиолдолд бүр ингээд зарим зүйлүүдийг бүр ингээд өөрөөр нь болохгүй чамд аюултай байсан ч гэсэн чи хоригдж болохгүй. Өөрөө хийж үзээд болохгүй гэдгийг мэдчихэж байгаа бол яг. Энэ бол ухаарж байгааз. Харин тий. Тэгээ эн чин нас хамаарахгүй байгаа зү. Тэр чин нас хамаарахгүй байгаа зү. Тий, нас хамаарахгүй. Нас хамаарахгүй. За, мэдүү намайг аваа. Гурван настай хүүхэд
30 настай хүн хоёр байлаа гэж бодъё. За. За. Нэг нь 3 жил, нөгөөх нь 30 жил. Микрофонын ах. Илүү юм их мүдсэн байх бол байх бол. Наад чи илүү гоё. Хувьд бол энэ чинь ойлгомжтой За шүү. байж. Наад чи илүү гоёар асууя. Энд чинь нэг ямарваа нэг ажлыг ингээд яг намайг ингээд яг ацсан шалгаанд оруулах гэж нэгдэг мэдрээд ерөөсөө шууд өөдөөс дараад байна те. Гүү. Тэгвэл миний асуултанд ингээд зөөлхөө хариулаад байхад хэсэг хугацааны дараа тоор үйлэх хэрэгтэй байхгүй юу? Би таны асуултыг аягүй гоёар асууя. Ингэсэн. Одоо ингээд мал дээр байгаа ингээд 60 настай нэг өвөө заяа. Мал дээр байгаа нэг 20 той залуу. Чи хинээс нь амьдралын туршлага одоо тэр малын ухаан асуух уу? Мэдээж 60 настай хүнээс нь л асууж штэ. Айгу чанга юм те тэгэхээр энэ дээр Тэгээд энийг яаж ойлгох юм бэ тэгэхээр? Үгүй харин тийм. Тэгээд инглиш чи эн чин нөгөө юу н байгаа газараа эн чин Гэхдээ хамгийн амар нь асуусан ч гэсэн чи ойлгохгүй байхгүй тэрийг. Миний хэлэх гээд байгаа зүйл нь. Зарим зүйлүүд хэлснээр шууд ойлгож чинь гэсэн үг байдаггүй. Тэгээ заавал одоо жишээлбэл түрүүний нэг плетиг хүүхдийг юм хориглох түрүүнийх нэг юм аягүй чухал зүйл үйлчилж чинь. Чи болохгүй л гэсэн бол манайд болохгүй гэж штэ тий. Цаг хугацаа өнгөрнө. Чи үргэлж хүүхдтэй байхгүй. Чи хүүхд чинь хэд их болохгүй гэсэн юм хазаарлагдсан байж исэн үед тэр бүлийн орчноос юм байж хүүхд хүнтэй харьцаж байгаа юм шиг яг ярьж байгаа юм. Одоо энэ чинь мэдээж би харин мэдээлээ хурж өөрөө мэдэрсэн учраас тэрийг болохгүй гэдгийг нь хүлээгээд авчиж байгаа шүү дээ. Ухаарл яаж ийн гэхээ зэрэг яг ингээд цаг хугацааны явцад оролдож үтсэн, хийж үтсэн, алдсан, онсон, өвдсөн энэ бүх зүйлээсээ ухаарж явдаг байхгүй. Энэ юу гэсэн үг юм бол заавал цаг хугацаа дотор энэ ухаарл гэдэг зүйл бий болдог. Пакэжийн дотор нь яваад байна уу? Тэр ухаарл дотор чинь орцсон цаг хугацаа гэдэг юм байгаа байхгүй. Цаг хугацаа гэдэг чинь одоо өнөөдрийн бидний ярьж байгаа нөгөө нэг нас ахиж байж ойлгоо ухаардгүй үгүй юу гэдэгтэй чинь салшгүй хамаатай зүйл байгаа шүү дээ. Гэхдээ ингээ дахиад нэг асуулт. Одоо түрүүнийхээ хэлэхэд байна шүү дээ. Хэд их бас болохгүй гэж байгаа яг нөгөө нэг хүүхд чинь би дагаад яг нас 90 цент хүрээд гэдэг шиг те. Яг энэ гэрээсээ одоо өөрөө шийдвэр гаргаж ирчлөө болсон гэдгийг хүн чинь ойлгно шүү дээ. Тэрх үедээ харин энэ хүүхдүүд зүгээр энэ бол аюул олон судалгаа гаргасан. Бас эвгүй хамгийн их сэтгэл зүйн хамгийн их юу н асуудлуудад орох магадлалууд ихсдэг. Яагаад гэвэл гинт баггүй. Гинт нөгөө нэг хазааргүй болоод ирэхээр зэрэг бүх юм хиймээр ингээд бүр санагддаг. Ирчүүлэг бүр амар мэдэрмээр. Тэгэхээр энэ хугацаанд ч гэсэн тэр алдах янз янзын зүйлүүдийг боломжуудыг юу н доозоор нь олгож явах хэрэгтэй гэж. Багаараа. Тий. Нэг ийм асуулт байгаа юм л да. Надад бэлэн байгаа асуулт бэлдсэн. Тэг ийм настай хүнээс илүү ухаарлтай тийм залуучууд юу н байдаг уу? Бидний ирэн дээр. Бага. Та тийм үдэ уулзсан уу? Үгүй ээ. Юу н үгүй тодорхой чин үннээс л яг тодорхой одоо Монгол улс чинь 39 настай залуу юу яаж штэ. Нэг хэсэг Тимон гэл ингэ явж ирсэн Монгол улсын ерхий сайд болж штэ. Тэгэхээр ерөөхдөө яг ямар чиглэлийн яг юу вэ гэдэг чинь мэдээж хамаатай байх. Гэхдээ ингэж би заваа балиар ингэж нялмааргүй байна. Окей. Гэхдээ энэ одоо жишээлбэл хуулийн дээр ч гэсэн ерөнхийлөгч тэдэн наснаас дээш мэш байх ёстой мостой гэдэг чинь бас их учиртай юм байхгүй болно бол. Нэг ийм асуулт байна тэгвэл. Нэг ийм асуулт байна. Ухаантай хүний алдаанаас суралцдаг гинэ. Өөрөө заавал алдах албагүй байдаг Би гинэ. чат GPT-тэй үзэлцээд байна уу? Үгүй. Яа. Би нөгөө эндээс авсан нэг мэдээллүүдэд бөгнүүлсэн байгаа. Нөгөө ухаантай хүн хин нэгний сургамжаас сурчдаг гинэ. Өөрөө алдах албагүй байдаг гинэ. Зүг байна. Тэгэхээр тэр хүн чинь нөгөө нэг заавал таны төгрөгийн хэлсэн аргументыг няцаач байгаа юм шүү. Өөрөө заавал туулж үзэж ингэж алдаж үзчихэж болохгүй мэн гэдгийг ухаарах албагүй юм шүү л гэж. Тэгэхээр нэгсэндээ одоо хүн төрлөختөө үсэд хичнээн жил болж байгаа юм тий. Харамстай нэг тийм хүн байдгүй байхгүй. Зүгээр яг онлайн төвшөнд бол тийм боломж байгаа гэж хараад идэг. Яг практикийн төвшөн дээр болоо зэрэг тийм зүйл юусе тийм хүн биелээ уулзаагүй. Тийм үү? Бүгдийг ингээд ойлгоол тий. Ингээд явчихдаг бол мэдэж болно тий. Тийм мэдэж болно. Яг ойлгосноо гэдэг дээр дараагийн асуулт. Яг ухаарл бий бол. Би надад ч л гацаад байгаа юм л да. Юунд нь гацтай чи ямар ч гацтай байна. Үш энэ тэгсэн чи араа би миний яриата та нар санал нийлэхгүй байгаа мөн сонсогчдоо энэ үгүй гэдэг дээр бол нэмэгдээд байх санал нэг юм да үгүй нэмэгдээд биш нас ахиж байж ухаан орох ёстой юу гэсэн дээр үгүй гинэ би боллоо зэрэг одоо тэр заавал нас ахиж байж гэдгийг цаана хугацааг ярьсан тий хугацаа ингэж үргэлж ийм биш юм уу боги өөр юмин дээр ингэж ухаарлал нь явах юм шүү
Тийм, өөр юм дээр. Жишээлбэл хүн байх соёлын тухай бол хүүхэд байхасаа л ингээд ухаарчих боломжтой л. За зүгээр Эркагийн жишээн дээр авъя л да. Өөрөөр газар гэдэг дээр бол би Эркатай санал нэгээд. Одоо жишээлбэл нөгөө саяны Малчны хотод асууж штэ. 20 настай залуу, 20 настай залуу, 60 настай хүн хоёрын альнаас нь туршлага асуух вэ гэхэлэр 60 настай хүнээс нь асууна гэж. За тэгвэл хотод ирээ. Хотод ирэнгүүтээ компьютерийн талаарх мэдээллийг 60 настай хүнээс асуух уу, 20 настай хүнээс асуух уу гэхэлэр хинээс нь асуух уу? 60 настай компьютер мэдлэгтэй байсан. Үгүй. Ямар ч 60 настай хүн 20 настай хүний компьютерийн мэдрэлгийг олоод ерөнхийдөө олоод 20 настай хүний ажил биш шүү дээ. Нөгөө 20 настай хүний ажлуудын 60 настай хүн компьютерийн мэдлэгтэй ижилхэн байлаа гэж одоо бодлоо. мэдлэг биш шүү дээ. Мэдлэг биш. Асуулт за энэ асуулт ийм байгаа даахгүй. Нас ахиж ээж ухаарах уу гэж байгаа шүү дээ, тий. Нас ахиж ээж ухаарах уу гэдэг дээр хүмүүс харж байгаа болоо гэж бодож байна. Нас ахисан ч гисэн заяо. Нас ахисан ч гэсэн өөрийнхөө зөв гэж баталдаг ийм хүмүүс байна. Нас ахиагүй ч гэсэн ингээд юм тайлбарлаж байгаа бас нэг хэсэг бүлэг хүмүүс шүү дээ, тий. Одоо хэрвээ биш үү тий. Үнэхээр нас ахихгүйгээр бүх хүн ухаарах боломжтой байсан бол үнэхээр хэлий заяа. Бүх гэр бүл дотор үр хүүхдтэйгээ тий бүх зүйлийг нэг дор та хэлж өгөөд тэр хүн ойлгоод тий. Тэгэл нас нь ойг байгаа штэ. Насаараа байж байгаа тий. Тэгээ ямар ч хүүхдтэйгээ огт асуудалгүй байгаа гэр бүл байна уу? За чимээгүй дугаа байсан дээр энэ орчноос шалтгаалдаг гэдэгтээ энэ хүн ерөөсөө санал нийлэхгүй байна те. Бас тийм л баг. Тийм ерөөсөө санал нийлэхгүй зүгээр л шууд би яг ингээд бодож чадахгүй сандраад байна. Хоёр ингээд яг яриад хоёул зэрэг яриад ихлэх чи би ингээд сандраад ингээд ахын гараа өөрөө. Ингээд байгаа байхгүй юу захирлаа. Боги ингээд чи нэг юм муухай. Би энэ хооронд ингээд би чамайг ерөөсөө албаар тэгж авах гэж энэ огт бодлоо. Сандраад байгаа. Чи мэдээсэй гэж би сандраад ийм үг хэлээд байгаа шүү. Албаар тэгж. За ингэж байгаа. Түрүүний миний нөгөө хэлсэн аргумент ямар бодолтой ингээд байгааг бас мэдээд байна. Хүний алдаанаас хүн ингээд суралцдаг гэдэг байгаа шүү дээ. Суралцаад ухаарчдаг гэсэн үг байгаа шүү дээ. Гэтэ яг ийм үдэ таарсан уу? Хүний алдаанаас тий. Ном уншаал Стив Джобс ийм дээрээс алдсан юм байна гэдээ ухаарад тэрийг ингээд өөрийнхөө хийж байгаа компанидаа ингээд хэрэгжүүлээд идэг. Тим ухааны хүүдийнүүттэй таарч үзсэн үү? Би яг ингээд бодсон чи би таараагүй юм байна. Уу яг оролддог. Хүний намтар уншдаг л да бид нар. Яг шууд хэрэгждэг л ах л та. Аюу болно. Яг өнгөцгөн дуурайж бол чадна бид нар. Стив Джобс ингэдэг хийсэн юм шиг байна гэдэг. Яг гэхдээ яг Стив Джобсын дотор юу болоод байгааг бол хинч мэдэхгүй шүү дээ. Тэр номыг бичиж байгаа хүн ч мэдэхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр тэр ухаарл гэдэг момент л хамгийн хэцүү болчиход байгаа байхгүй ингэ тодорхойлоход. Би бол одоо нас ахиж байж хүн ухаан орсон гэдэг дээр энэ 100% итгэж байгаа учраас тимийг сонгосон байгаа. Тэгээ надтай санал 100% итгээгүй байсныг нэвтрүүлэг эхлэхэд та бүхэн харсан бизээ. Тэгээ санал. Ер нь бол цаг минут явах тусам өөрийнхөө бодолд эсрэгцээд ингээд энд сууж байгааг та бүхэн харсан бизээ. Үгүй би аль ч тал дээр энэ аргументууд дэвшүүлэл явахад ягаад зүгээр л дээ. Нас ахисан ч ухаан судаггүй хүмүүс байдаг. Өөрөө 10 алдсан учраас хүүгээ 5 алдаасаа гэж сургадаг хүнч байдаг гэж болроо бичсэн байна. Байдаг. Тэгээ юу гэж. Тэр ийм байхгүй юу? Үгүй. Тэгээд нэгэсэндээ хүн яг одоо хэлснээрээ шууд болчдөг бол тий бүх зүйл ингээд ухаарчдаг бол асуудалгүй шүү дээ. За тэгвэл эсрэгээрээ. За Хүүхэд аав эцэг хоорондын харилцаа ярьж байгаа бол бас ярилцлагын харилцаа яриа. Зөвхөн маш амархан зүйл хүсдэг хүүхэд харилцаа надтай ярилцаад өгөөч ээ, надад цаг гаргаад өгөөч ээ гэдэг. Эцэг их үнийг нь ойлгодгүй. Нас ахицсан хүмүүс хэрнээ? Ойлгохгүй. Харин тий. Яг тэгвэл тэд нар хангалттай хэмжээний хөгшин болоог байгаа. Ерөнхийдөө хугацаа яваад нас ахин штэ. Нас ахаад ирэхээр зэрэг тэр. За тэгвэл хангалттай нас ахаагүй гэлээ. Өөрөө чи хувьд нас ахих гэхээр одоо яг яригдж байгаа нь хідэн настай хүн хідэн настай хүнтэй зүрлээд байгаа вэ гэдгийг ч юм. Тэр нэг хідээс хүн ер нь нэг ухаан сууж эхэлдэм болоо гэдэг ийм асуулт байгаа шүү. Тий. Тийм үү? Тий байгаа. За ястаа. За яасан хариулна шүү. За. Миний бодлоор бол эмэгтэй хүн арай эрт тухайн ортог болов гэж бодлоо. Би бас яг тэгж бодсон. Миний бодлоор нэлээд дилейтэй те. Интернетийн хурд жоох удаа. Өөрийнхөө мохрлаа л байна. Үзээл байна. Тэгээд эмэгтэй хүн нь бас эрэгтэй хүнээс арай илүү эрт бас зөнж эхэлдэг юм болов гэж байна. Яг эсэргээрээ зөнжи олж эхэлдэг те. Эмэгтэй хүн нь эрт зөндөг гэж юу? Мохрлолт нь их эрт болдог ч юм шиг. Эмэгтэй хүн үү?
За тий эмэгтэй хүн. Эмэгтэй хүн юу гэдэг Эрт нэ? Эрт ухаараад- ухаардаг, эрт ухаанаа алддаг. Яг тийм. Ирт орсон юм чи те. Эрэгтэй хүн бол жоох орой ухаан ордог ч гэсэндээ. Ухаан байгаа л идэх гэдэг байгаа юм тий. Тэр нэг насны багцаа хэлэх боломж байна уу? Үгүй би одоо яг юу юм бэ? Би яг эксперт биш шүү. Зүгээр яг өөрсдийнхөө л бодлыг хэлж байгаа шүү. Эксперт юм биш үү? Би бол ерөнхийдөө бол Өөрөө эксперт болсон юм биш үү? ер нь бол нэлээд юм хийж үзсэн байх ёстой гэдэг агуулгыг барьж байгаа учраас ер нь бол 50-с дэш баха. 50-с дэш. За, яг юу? Тэгвэл эцэг эхийн хувьд би түрүүний асуулт яагаад ингэж тэр насанд хүрээгүй гэж хэлж байгаа. Тий, харин яагаад тэр насанд хүрээгүй гэж хэлж байгаа. Юу гээ? Би сая хэлсэн шүү дээ. Хоорондоо ярилцмаар байна гэхэд эцэг их ойлгодгүй. Тэгсэн хэрнээ насны зөрүү нэг нь 40 дээшээ 40 нэмэх болсон байгаа дэдэг. Тэгээд насны зөрүү нь ялгаатайгаа ирнэ. Тэр хүн чинь ч гэсэндээ ойлгоогүй. Яагаад гэвэл харилцаа ярилцах хэрэгцээгээ хангachхал юм бол ингээд бид нэр ингээд учраа олох гэдэг гэж яс мэдээд Тэрнээс дэш бол ойлгоно шүү дээ. Ингээд байгаа байхгүй. Сая бол бас Одоо ингээд 50-с дээш хүн бол одоо яг хүүхдийг сонсох хэрэгтэй юм байна гэдэг яг 50-с дээш хүн хүүхдийг сонсох хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа юу гэдэг бас нэг асуулт. За чиний бодлоор юу гэж бодож байна? Чи эсэргээр гэж бодод байгаа юм уу? Юу гэсэн бэ сая? Нас ахих тусам хүн ингээд уцаа зарлаарай гэж байна. 1146 104 5. Яг 10 байгаа юм шиг л явж шүү. 1146 104 5 дугаарлаа заалгаад та бас яг бидний асуусан асуулттай үзэл бодлоо солилцоорой. Харин тийм. За яг юу гэж бодож байгаа юм? Эсэргээрээ гэж бодод байгаа юм шүү дээ. Юу. Нас ахих тусам хүн юм ойлгохоо болдог гэж бодод байгаа юм шүү дээ. Үгүй юу гэсэн үг юм бэ? Ойлгох штеп. За ингээд яллаа баярлалаа. Юу юм бэ? Би ч өөрөө бас нас ахиж яваагүй ч бол ойлгохгүй гацлаа гэвэл бас балаа болно штеп. Ер нь хідээс хідэн насны хооронд ер нь хүн ингээд нэг юм тодорхой зүйлсүүдийг ингээд айгүй ингээд хүлээцтэй ойлгож авдаг. Энэ дээр би бас эргэлзээд байгаа. Тодорхой зүйлсүүд гэдэг нь чиний асуулт чи өөрөө нөгөө тодорхой бусаагаад байгаа байхгүй юу? Ерөнхий эзэгс. Одоо жишээлбэл тэнэг зорилго юу нэг гацаах зорилготой юм. хизэнээс эхэлж ингэж ухаан ордог вэ гэж чи сая асуугаадсан шүү дээ. Тэгээд хэд чин хүүхэд ухаан орсон цагаасаа эхлээл юмны буруу зүрэг мэднэ өөрөө ингэж оролдож үзээд энэ болохгүй байна гэдгийг мэднэ гэж ингэж эхлэхээр чин эн чин тэр цагаасаа ухаан орсон цагаасаа эхэлж болох гэж хэлэх гээд байна тий. За тэгвэл амьдралын тухай амар гүнзгий асуусан. Зүгээр энийг зүгээр маш ингээнээр л үзье л да. Тэгээ зүгээр яг та сонсогч та үзэгч та тэгээ заавал нас ахиж байж ухаан орох ёстой юу үгүй юу гэдгийг та хариулснаар тэгээ бид нар тэнцээ ингээд айгүй олон нийгэмдэр тулгандаад байгаа турц асуудлуудыг шийдэх. Гэтэ надад бас ийм бодол төрөөд байгаа нь ийм байхгүй юу? Та саналаа манай лайв стримийн доор явж байгаа комент хэсэг дээр бас санал бодлуудаа хэлээрэй. Бас бидний санал асуулгын санал асуулга явж байгаа. Одоогийн байдлаар заавал нас ахиж байж ухаан орох ёстой юу гэдэг бол ялагдчихээн. Нэгсэндээ үгүй буюу заавал нас ахиж ухаан орох ёсгүй гэсэн зүйл бол яаж юм. Гэтэл энэ ч айгүй олон өөр юм яриад байгаа шүү гэж. Би нас ахихаа хүлээж байна. Би ухаан орохоо хүлээж байна гэж суугаад ах шаардлага байхгүй шүү дээ. Тийм ээ тий. Тийм. Би залуу агаа дээрээ их зүйлийг сурыг, залуу агаа дээрээ модератор нүг гэлье. Бас байж болно шүү дээ. Тийм үү? Би хоёроос хоёулангаас юу асууя. Та амьдралын ерөөсөө тэ хуулиас хичнээн ингэж ярьсан ч гэсэн холдохгүй. Байхгүй. Нас ахиж байж ухаарах уу гэдэг байгаа байхгүй юу? Нас ахихгүйгээр ч гэсэндээ ухаарах боломжтой л гэж би хэлээд байгаа гэсэн үг. Боломжтой шүү дээ. Гэхдээ за тэгвэл би асууя харин заяа. Миний заавал нас ахиж байж. Энэ асуулт амар заван асуулт байгаа байхгүй юу? Юу яа. За одоо ингэ дараа 20 жилийн өмнөх өөрийнхөө одоо ухаарлал ойлголт одоо амьдралын одоо юмыг өнөөдрийн чи өөртөөгөө харьцуулбал чи алийг нь илүү ухаан суусан гэж хэлэх вэ? Өнөөдөр. Яа. Энэ бүр ингэж уучраа заяа. Эсвэл амар муухай утга асуулт байсан. Бүр ингэж хоёр тал руугаа яагаад одоо тарих гацсан. Гэтэ та нар амар сонин юмнууд ингэж зүйрлээд байгаа чи айгу тийм нас ахиж ухаарч байгаа шүү дээ илүү. Асуултаа ерөнхийдөө ойлгохгүй байгаа мэдрэмж төрөөд байна л да. Энэ нас ахиж байж яарад ирэхээр гацсан. Яг саяын асуултууд нэрээ жоохон утга байчлаа тий. Айгу сонин байчлаа. Гэтэ чи энэ дээр юу гэж хэлэх юм зүгээр? Юун дээр? Саяын асуулт. Гэхдээ би хүүхэд байсан шүү дээ. Хүүхэд юм чин юм сурах гад ухаарах гад. За тэгэхээр нас ахиж байж ухаардаг байх нь шүү дээ. Чи ер нь дагдруу ингээ зохиод амаар санагдсан үе байсан уу тэр үед? Үгүй байгаа. Одоо эргэж чижүүл. Байгаагүй. Заяа минь чи. Үгүй байгаагүй. Мач барагтаа. Тэгж амар дагц магц руу зохиод авах хэмжээний юм бол юу ч болоо. Ядаж тэгвэл доторлох хэмжээний юм байгаагүй. Үгүй байгаагүй. Гэхдээ заавал тэр физиологийн биш зүгээр муухай харах үе байсан уу ингээд. Үгүй байгаагүй.
Бүр нэг ч юу? Байгаагүй. Ягаад гэвэл би тэр чинь өөрөө тэгж алдчихж сурж байгаа юм чи яах юм. За чи алдаагийн шууд ингээд бас ингээд өгч шүү шүү дээ. Ерөөсөө тэгж харамсаж байгаа зүйл юу ч байхгүй. Нэг л асууч. Өмнө нь ямар ч юм гоё юу орж нэг байгаа л би асууч. тэр юмдаа харамсажсэн гэж ганц ч ярьж байгаагүй шүү. Их сургууль дээ нүү 10 жил дээ нүү чамд хичээл орж исэн багш чамаас залуу байжсэн үү? Надаас залуу байжсэн үү? Байсан. Чамаас их сургууль байсан. Их сургууль дөө. Манай их сургууль байсан. Их сургуулийг би асууж болохгүй юм шүү дээ. Их сургуулийг асууж чадахгүй юу? Гэхдээ надаас жоохон залуу хүүхэд ороод ирвэл нэрээ сонсох юм буурчтай байл. Жоох ингээд. Наа чи нөгөө нэг орчин нөхцөлдөө таарж байгаа гэсэн үг байхгүй юу? Жоох энэ нэг бас нэг өөр даа гэж бодоод байт юм бил. Тийм нөгөө өөрөөр газруудад өөр зүйл заяа. Хамт шүү гинэ чамтай. Ой. Тийм ээ. Хамт байгаад ч холдохгүй дээ. Уцаал. Гэхдээ ингэдэж штэ. Тэгээ та нарт гэхдээ ийм анзаараагүй юу заяа. Яг нэг ийм чухал үнэн үгийг заяа. За. Нэг 20-той залуу ингээ хий. Энэ одоо хаана очсон Харин би ингээ төөрөд байгаа нь энэ байхгүй юу? Тий. 20-той залуу яг чамд ингээ нэг ийм үнэн зүйлийг хэллээ заяа. 40-той 50-той боогийн захирал одоо юм хэллээ. Энэ хоёрын буух нь өөр шүү. Энэ нэг албаар. Энэ бол албаар. Энэ бол албаар шүү. Тийм мэдж байгаа уусаа. Энэ нэг санаатай ингэж байгаа. Энэ өстой албаар шүү заяа. Нэг санаатай ингэж. Тий, албаартж байгаа. Энэ бол Өөрийнх нь тийм гэхдээ тийм гоё юм зоригтойгоор ингэж яаж байгааг биш байхгүй. Аюу муухай. Үгүй. За тэгвэл за би тэгвэл дахиад өөрчлөе. 20-той нэг залуу чамд ингээ аягүй чухал юм хэллээ. Үнэн зүйл. За. Гэхдээ тийч 50-та өөр нэг хүн чамд аягүй үнэн зүйл хэллээ. Одоо өөр нэг хүн гэсэн хүмүүс амаа. Тэгсчтэй намайг л бодно гэ. 50-та төмөр ах үг хэллээ. За. Энэ хоёрын жин нь өөр шүү. Жин нь өөрөө. Тий. Би бол төмөр ахын үгийг илүү их одоо цаашааж ингэж хүлээж авч сонсох юм байлээ. Үгүй жинлэж үзэх бодвол хэрвээ чиний асуулт чи бас буруу байна. За одоо 20-той хүн маш зөв юм байрлаа, 50-той хүн маш зөв юм байрлаа. Аль нь чамд жинтэй очих вэ гэлээ. Хоёулаа зөв юм ярьсан бод надад хоёулаа л ижлэхэн жинтэй ирнэ. За тэгвэл хоёулаа зөв буруу нь мэдэхгүй юм ярьсан. Ялгуурлах юм хийгээд байна. Энэ хоёулаа зөв буруу нь айгүй мэдэхгүй. ингийн штэ. Заавал нас ахиж байж ухаан орох ёстой юу гинэ хүмүүсээ. Тийм. Та бүхэн санаа бодлоо. Захиж байж ухаарах албагүй тийм ээ хүмүүсээ. Та нартай бүгд зүрх шүү. Заавал нас ахиж байж ухаан орох ёстой юмнууд ордгоо гэсэн хүмүүстэй. За танд ганц бүргээд бүр танд босгоо ганц ялаа. хэлэх боломж олгоё. Энийг бол угаасаа наснаас өөр юмар одоо яах боломжгүй гэдэг юм байна уу? Ганц жишээ байна уу? Зөндөө байгаа штэ. Энийг наснаас өөр мэдэх боломжгүй гэдэг жишээнүүд бас зөндөө л байгаа. Яг ясаа ирүүл. За энийг л энэ жишээлбэл хайр гэдгийг бол өсвөр наснд бол ингээд догтлоор ойлгодог штэ. Та нар зөв настай хүмүүсээс амьдралдаа Одоо нэг ясандаа энэ өнөөдрийн нэвтрүүлэг юм байна уу? Настай хүмүүсийн тий заавал нас ахиж ээж. Гэл ингэж явж Жоох штэ. хүүхдүүдийн бод. Жоох хүүхдүүдийн бодол настай хүмүүсийн бодол Тэгээ дунд нь байгаа нөхрийн одоо лалганал те ингээд дунд нэг яахаа мэдгүй. За захирлаа махирлаа гэдэг олон юм яриад байгаа хүний. Энэ нэг юм бүр ялбартаад биш. Ямар зоригтой юм те. Мэдгүй. За би тэгвэл комментуудыг хүргэе заяа. За болроо. Тэгээд юу гэж харал суучлаа. Би юу нэрмэг санагчлаа. тэгээд юу гэж гээл юун ч хэрүүлч юм битээ. Гэт 3 инээсэн эможи явуулаад. Тиймээс нас ахиж яж ухаан суудаг гэдэг чинь хоёр талтай. Заримдаа тийм, заримдаа үгүй. За яг энэ зөв. За гэсэн байна. Чи шүүгээ бүр заяагийн бүр Энэ үр яасаа Би ер нь гэхдээ хамгийн гол та нар өөрөө нөгөө нэг шууд улаан цай зүтгээд байгаа чинь буруу ахгүй юу? Би бол яг энэ асуултанд хариулсан. Нас ахиж яж ухаарах уу гэдэг дээр нь би асуултанд хариулсан гэсэн. заавал гэдэг үгийг орхиод тах юм чи. Энэ шүү дээ. Наад миний нүдэн дээр харагдаад тах юм. Та нар дэлгэцээ харуул нас ахиж яж ухаарах уу гэсэн. Заавал. Тий. Заавал гэдэг үгийг орох юм бол Тэгвэл энэ хардаа нас ахиж яж үгүй заавал гэдгийг оруулсан ч гэвэл заяагийн бараг зүг болчиход байгаа. Тий. Өөр хөлбөр байхгүй мүү гэчгээр заавал гэдгийг сонгочвол харин ч таны буруу болчих гээд байгаа байхгүй. Энэ заавал ер нь ингээ нас ахиж яж ухаан орох. За яг одоогийн байдлаараа пол явж байгаа хүснэгтийг та бүхэн танилцуулахад нас ахиж яж ухаарах уу гэдэг дээр тийм сонголтыг 31% үгүй сонголтыг Одоо хоёул ингэсэн. 69% хийсэн байна. Энэ тэгэхээр ерөөсөө асуултаа маш сайн ойлгосон, бүрэнгүйцтэй ойлгосон. Одоо дотор маш зөв зүйтэй ингээд яриа өрнөж байгааг энд батлан харуулж байгаа гэдэгт одоо та бүхэн санал нийлж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Баярлалаа та бүхэндээ. Нас бид хүрсэн 2 ирэх хүн гээ. 11 сонсон ч гээ. 11:46 гэл гацаад байна. 104 5 гэсэн дугаарлуу та шууд залгаад те бас яг энэ байр суурин дээр та яг юу гэж бодож байна? Том өрөөний бас нэг энэ
Би бүр үнэхээр барахгүй байна уу хэрүүлээрээ. Үгүй энэ гэхдээ хэрүүл биш шүү дээ. Энэ чинь болохоор хэрүүлтэй холбоотой юм. Чиний над дууны өнгө бүр өөрчлөгчлээ тийм. Би оюутан байхдаа мэтгэлцээний клубд бас явдаг байсан. Даруу төлөө цөөнхтэй ирчүүд бид нар ухаарсан ирчүүд бид нар гэж. Хамгийн гол нь миний хоёр талд сууж байгаа хүн үнэхээр даруу төлвөө, үнэхээр хитэн үхтэй юу гэдгийг та бүхэн тунгаанд бизээ. та бүхэн сонсоод шууд ойлгож байгаа Тий. ах. Энэ бол үнэхээр ойлгомжтойгоо л гэж байна. За ингээд 4 минут үлдсэн байгаа маа. 4 минут үлдсэн байгаа. 3 юм биш үү бүр. 3 минут үлдсэн. Уул нь бол ингэсэн өөр нэг юм асуулт байсан. Зөвхөн л өөрийнхөө нөгөө нэг настай холбоотой туршлагаасаа хуваалцаач ээ. Нөгөө нэг амьдралаас авсан ухаарл настай ч холбоотой ирсэн юм гэж бодож байгаа бол нэг жишээ хуваалцаач гэдэг юм асуулт байсан. Гэхдээ тэрийг асуух бол боломж олдсонгүй. Гэхдээ ямар ч байсан. Ямар ч байсан. Та нар Яста дургу. захирлаа дуусгах уу? Надад алив байна. Энэ алив. Хараа. Энэ нараа ийм залуу хүмүүс хичнээн хулгай хийж болохгүй гэсэн. Хараа хөрлөг мэдэхгүй гээд яаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингэж хараа. Миний хөө болохгүй. За. Одоо ойдод байгаа. Энийг чи ойлгохгүй учраас одоо ингэж яаж л шүү дээ. Тэгээд хэсэг хугацааны дараа нас чи ахаад заяа ойлгоно шүү дээ. Болохгүй байсан байна. Хүний юм хулгай их чинь өстой буруу юм байна гэж ойлгон заяа. Хөгшин хүмүүсийн болог юм за. Аян явж байна. Найрагчтай нийлээд Энэ миний ая юм уу? тий танд Энэ аян үргэлжлүүлээд явчих. сүүлийн 2 минутыг танд би олгож Үгүй. Яста би. За 1 минут. Яста. За 1 минут. Одоо хардаа зүгээр Би ийм ялгаж байгаа юм дээр ямар юм юу энэ аян дээр би орё л доо. Яг одоо сүүлийн 1 минут багтаад хэдүүл ялчи тэгвэл би гоё мэдлээ. Маш гоё, маш амьдрал чухал нэг зүйлийг хэлэх гээд шүү. Тийм учраас манай санд асуулган дээр ороод те энэ тимээ гэсэн асуултыг те энэ явуулаад ялцгаая. Би бүр би өөртөө сүүлийн 20 секунд багтаач гэсэн гоё. Би нэг зүйл ойлголаа. Нэг зүйл ойлгосон нь юу вэ гэхээр нас ахих тусам хүн өөрийнхөө зөрүүдэлж харах магадлал бас ихтэй юм байна. Одоо чи хоёр байраа солио суудсан. Эрка энэ альмиг ингээд дамжуулаад өгөөч гэж явах явцад нь хулгайч гэж харж байгаа. Хүний мөр хүүдгэн чинь замд. Тэгэхээр энд ерөөсөө юу болж байна вэ гэхээр ерөөсөө нас ахих тусам зарим хүн зүнгэрч бас буруу тишээгээ ингээд хадуурд юм байна гэдгийг маш тав тодорхойгоор А тийм жишээ ч бас байгаа л да. байгаа. Сонсогч таныг ямар мухагаар хэлнэ вэ? Таны насыг хүндлэхгүй байна те. Тэ ёстой хүндлэхгүй байна. Ямар мухагаар нас тогтж байгаа заяагаас нэг насаа ахиж байгаа төрсөн өдөр нь болж байгаа хүнийг ямар мухаар хэлнэ вэ? Сүүлийн Тийм учраас бүгдээрээ хараа энэ хүмүүс ингээд өш манай тимээс багсаж итэр. Тийм гээш. Ой заяа нэг асуулт байна. Насанд нь ямар нэгэн юм өгөхгүй юм уу? Ядаж жоохон ч гэсэн юм өгөхгүй юм уу? Наа, үгүй би хэлсэн шүү дээ. Миний бүр багсаа би ганцаар үлдэх гэдэг шүү дээ. Энэ одоо асуултанд хариулах юм бол би үгүй гэж хариулсан. Тэрнээс биш хүний амьдрал чинь бас мэдээж эн чинь наснаас шалтгаалаад сурж байгаа, яаж байгаа, мэдж байгаа зүйлүүд бүгд байгаа. Энэ хоёр удаа хэвтүүлээ дуусгах гэдэг. Заавал нас ахиж байж ухаарах уу гэдэг дээр би одоо үгүй гэж хэлсэн баггүй. Тимээ гэж би комент хэсэг дээр бичсэн бол баярлаа. Нэмэгдсэн биш. Нэгээр нэмэгдсэн. За ингээд энэ түрээд том өрөө маань удирдах байна. Том өрөө цэнгийн нэвтрүүлэгт Эрка, Заяа, Богийн найруулагч Мисүгийн хамтдаа ажиллаа. Өнөөдрийн пол үүсгэсэн асуулт бол заавал нас ахиж байж ухаарах уу гэдэг асуулт байсан бол үүнд 31% нь тийм 69% нь үгүй гэсэн хариултыг илгээсэн байна. Мэдээж таач гэсэн том өрөөнд дотроо юу эсийг ярих вэ? Бидэнтэй хамтдаа баярлалаа. Маркетингийн утас 8866 1045. Манай залуу найруулагч Мисү маань шууд микийг хагаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Мэдээ чи нэг тал байгаа. За бай бай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.